миний шинэ мэдлэг татаа мэдлэг. За өнөөдрийн мэдлэгээр юу хийх вэ гэхлээр та нарт гарчигнаас харсан төлөө ер нь миний зүгээс YouTube дээр ерөн хийх ёстой одоо миний сурж авсан мэдсэн зөвлөгөө гэх юм уу да тэр өмнөх бичлэгүүдэд би устгаа хийсэн. За гэхдээ яг хөө ингэж шинээр нээсэн. Тэгээд за нэгт өгөх зөвлөгөө бол зүгээр л хаяаны. Ямар ч хамаагүй бичлэг үзэж байгаа зүгээр хаяаны. Бүгдийг бид төгс байх ямар шаардлагагүй. Тий. За хоёр дахь зөвлөгөө бол гарчиг. Яагаад гарчиг вэ гэхлээр ямар нэгэн сонирхолтой гарчиг өг. Тэгэл болоо. Ямар ч сонирхолгүй гарчиг өгөх юм бол тэр чи хэн тоож үзэх вэ? Тий. За 3 дахь бол үгийн баялагтай бай. Одоо ямар шангууд гацаатай хаймал тэр чи ямар ч хүн тоож үзэхгүй шүү дээ. Тийм болохоор үгийн баялагтай бай. За 4 дахь гэх юм бол бити ич өөрийнхөө бай. Өөрийнхөө бай гэхлээр хүмүүс тэр муухай зан юу хийдэн тий. Муу зан бүгдийн өөрийнхөө байг ойлгочтой юм билээ. Үгүй. Сайхан сэтгэлтэйгээр өөрийнхөө бай гэдгийг ерөн юу яаж байгаа. Өөрийнхөө бай гэж байгаа. За тавт болохоор зүгээр л эхлүүл. Тийм. Зүгээр л эхлүүл. Бичлэг ямар нэгэн эхлүүл. Тэгэл болоо. Мэдээж эхлүүцээ чи одоо бичлэг хийн штэ. Одоо тэрнийхэн санааг бол 7-т болохоор биш. Намаагүй. Дараагийнх нь болохоор баахан санаа болоод энэ тэнэгдийн дэвтрүүд дээр ингээд бич. Тэгээд тэр дундаас чи ингээд олоод биччихнэ. Тэгэл бичлэг хийгээл сонирхолтой юм. Хийгээл тэгэл болоо. Тэгээ шууд YouTube дээр тавь. Тэр чинь малттай. Үзэл, лайк, subscribe, comment гэдэг чи ямар ч хамаагүй. Тийм болохоор манай зүгээр бичлэгээл эдитлээл зүгээр YouTube дээр тавиал байж. Хэдэн нэг өдөр чи амжилтанд хүрнэ. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж нэмээд дэмжээрэй. Дараагийн бичлэгээр би хөтий чадах чих байгаа. За тэгээд миний бичлэг дууссан чамд хэрэг баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл бай бай.